За манай эрх баригчид уршигт манан бүлэглэл хямрал хэмээх мангсын үлгээр ярьж айлгаад байгаа болохоос биш яг бодит байдал дээр хямарчихсан улс биш хямраад байхаарч лойцсон хоосон ядуу улс бишээ гэдгийг нь гадаадын хэвлэлүүд мэдээлээд байна. Анхлан Оросын сайтаас 5-7 орд газрын доор байгаа 64 тэрбум метр куб метанхийн ордыг мэдэж авсан. Мэдсэн хойно харуул энэ их нөөцийг олигархууд аль хэдийнэ мэдээд авснаар барахгүй бүр ашиглах компаниуд нь тодорчсон байсан юмдаг. Ашиглахаар хөдөлсөн хүмүүсийн нүд молекул Батбаярын нэр лав орчихсон тууж явна лээ. Үүнийг мэдээж эрх баригчид чимээ аниргүй хуваа зөхөх гэж байсан тодорхой. За үүнээс гадна Сүхбаатар аймагт байх Талын мэлсийн орд газар одоо Өмнөгов аймагт илэрч гисэн гадаадын бирж дээрээс хөрөнгө мөнгө босох асуудлаар гэрээ хэлсэн хийгдээд эхэлчихсэн байгаа. Өндөр нарангийн орд зэргийг эрх баригчид айлуулах биднээс нуулж болж өгвөл хав дарах болохгүй бол дуулан шууганыг сармагжуулах арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Үүнээс гадна баруун наран, цагаан наран гэх мэт ордууд байгаа нь цахим орчинд бүртгэгдсэн байна. Үе үеийн олигархуудын үхэн атан төрийн өндөрлөг рүү зүтгэх болсон шалтгаан нь энэ юм. Монгол улс бол үнэхээр 9 эрдний орн мөн арабын орнууд хашаандах газраа хуруугаараа хатгал нефт олгоодод байдаг болохоор л баян байгаамаа гэж ярьдаг бол Монгол орн тэр жигтэй 9 эрдний магнаа болох алт, мөнгө, зис дээрээс нь нүүш нефтийн их булаг уурхай юм. Эрх баригчдын цорын гац зорилго нь тэр их орд баялагийг биднээс нуух, болж өгвөл чимээ аниргүй хулгайлах, болохгүй хүчээр дээрэмтгийг л зорилгоо болгож байгаа юм. Оюу толгойн гэрээг яг энэ аргаар хулгайлж одсон толгойлогч нь одоо Англи элчин сайдаар сууж байгаа. Одоо харин өндөр нарангийн 12 тонн алтны нөөцтэй орд, заман баруун наран, цагаан нарангийн орд газруудыг бид мэдээгүй байхад гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээд бижээд байгаа нь юу гүгүүлнэ вэ? Мэдэгдэж буй энэ мэдэгдээгүй өшөөх орд газрууд ч байгаа. Ийм байхад хямрал зэмрал олон улсын валютын сан гэх мэт юм яриад байгаа нь толгой эргүүлж мөрөө буруулсан аргал санагдаж байна. Бага баялгаа шударгаар хуваарлаагүй цагт дэлхийн бүх банкуд ч нийлээд Монголын улс төрчдийн шунлыг дарж дийлэхгүй баха.